За сайн бацхан уу. Өнөөдрийнхөө лайв хичээлийг ингээд эхлэе. Өнөөдрийн лайв хичээлийн сэдэв маань уур уцаар тэр тусмаа сөрөг сэтгэл хөдлөлийн үед хэрэглэх 90 секундын дүрм гэдгийг би та нартай хэлж өгье гэж шийдлээ. За тэгээд намайг танихгүй хүмүүст би өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach чиглэлээр ажиллаж амьдарч суралцдаг тийм нэгэн маамаа. За өнөөдрийн ярих сэдэв маань бидний уур уцаарын үед хэрэглэх тийм 90 секундын дүрм байгаа. Энэ дүрмийн тухайд гэх юм бол тархи судлаач тийм эрдэмтэн Жил Тейлор гэдэг хүн энэ дүрмийг бүтээсэн ба би та нарт тэр хүний дүрмийн талаар ярих гэж байгаа шүү. За энэ дүрмийг ярихаас өмнө би та нарт Виктор Франкл гэдэг Австрийн тийм сэтгэл засалч маш алдартай тийм сэтгэл засалч хүний тухай хэлж өгье гэж бодлоо. Энэ хүн юу гэж хэлсэн бэхээр энэ хүний нэгэн өгүүлбэр тэр үед миний амьдралыг өөрчилж байсан юм. Ямар өгүүлбэр байсан бэ гэхээр зэрэг өдөөлт, хариу үйлдэл хоёрын хооронд бүхэл бүтэн орон зай ингээд оршиж байд юм аа. Яг энэ орон зай дотор чиний хариу үйлдэл үзүүлэх эрх чөлөөч юм байдгийн шүү гэдэг ийм нэг өгүүлбэрийг би тухайн үед өөрөө яг ингээд сэтгэлээр их даун болцсон үед би олж уншижсэн. Тэгээд энийг би олж уншичаад юу гэж бодож байсан гэхээр окей, ямарваа нэгэн байдлаар миний сэтгэлтэй ямар ч байж болно, айцтай байж болно, аль эсвэл баяр хөөртэй байж болно. Ингээд өдөөгдсөн байгаа үед би тэрэнд эргээр сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлэх үү, сөргөөр үзүүлэх үү гэдэг чинь бүх юм над дотор байд юм байна гэдгээ би тухайд олж мэдэрчээсэн. Ингэснээрээ би маш олон хүнтэй ингээд зөрчилд орохоос өөрийгөө сэргийлж чадчихсан тийм сайн талтай. За өнөөдрийн энэ хүний энэ орон зай гэж хэлээд байгаа. Өдөөлт нь ороод ирлээ. Би энд хариу үйлдэл үзүүлэхийн тулд энэ дотор чинь юм бодлын орон зай гэдэг бүхэл бүтэн орон зай би ямар хариу үйлдэл үзүүлэхээ шийдэх орон зайны тухай би та нарт ярих гэдэг байгаа байхгүй юу. За яг энэ орон зайн дээр би энэ Жил Тейлор гэдэг эрдэмтний, тархи судлаач эрдэмтний 90 секундын дүрм гэдгийг оруулж ирж байгаа. За энэ 90 секундын дүрм гэдэг нь яадаг вэ гэхээр энэ хүн ингээд яг үндэ хүний хүнд ямарваа нэгэн байдлаар гаднаас ингээ өдөөлт очлоо шүү дээ тий. Тэгтэр зэрэг тухайн хүний ямар сэтгэл хөдлөл үзүүлэх вэ гэдэг тэр нийт процесс маань бие махбодын урвалд орох буюу биохимийн тэр процесс маань нийт ерөөсө 90 секунд л хүний бие махбод дотор ингээд урвалд ороод дуусчдгаа гэдэг тэр дүрмийг гаргасан ба. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг хин нэг намайг өвтгөлөө тийм ээ. Тэгтэр зэрэг би тэр өвтгөлөө гэдэг ямиг энэнийг би эргээр ах уу сөргөөр ах уу гэдэгт миний тархин дотор байгаа лимбийн систем гэдэг маань хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг. Лимбийн системд ямар нэгэн мэдээлэл очлоо. Эерэг байна уу сөрөг байна уу хамаагүй. Тэгэхээр тухайн мэдээллийн агуулгыг шалгаж үзээд эерэг хариулт өгөх үү сөрөг хариулт өгөх үү гэдэг сэтгэл хөдлөлийн хариулт өгөхөд лимбийн систем маань хариу үйлдэл үзүүлдэг байна. За тэгэхэд үнэхээр сөрөг бол адреналин ч гэдэг юм уу, эерэг байвал серотонин ч гэдэг юм уу. Тэр яг ингээд биохимийн урвалыг гадагш нь гаргалаа. Яг энэ биохимийн урвал чинь бидэн дотор ингээд бие дотор тараад ингээд урвалд ороод дуусах хугацаа 90 секунд гэдэг тэр дүрмийг энэ Жил Тейлор гэдэг хүн гаргасан ба. Тэгтэр зэрэг хүмүүс асууж байгаа юм л да. Гэхдээ тэгээд энэ 90 секунд юм бол яагаад хин нэг намайг уурлуулсны дараа 90 секундын дараа ч гэсэн ууртай байгаад байдаг. Энд чинь миний сэтгэл хөдлөл. Хин нэгэн хүн баярлуулсны дараа би 90 секундын дараа ч гэсэн тэр баяр хөөрөө бодоод ингээд баяр хөөрөөр байгаад байдаг. Энд чинь юу хамаа тийм бэ гэсэн асуултыг асуусан ба. Тэгэхээр энэ хүн юу гэж хариулсан бэ гэхээр Тейлорын хэлснээр энэ бүхэн дээр зөвхөн бидний бодол хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг юм аа гэж хэлсэн ба. Тэгэхээр хэрвээ бид өөртөө тохиолдож байгаа гаднаас ирж байгаа тийм ээ өдөөлтөнд хариу үйлдэл үзүүлэхээс өмнө бодол гэдэг юм ингээ хянаад үзчих юм бол дараагийн бодол гэдэг ямыг үйлдвэрлэхгүй байж чадах юм бол 90 секунд болоод нөгөө биохимийн урвал маань явагдаад дуусаад бидний тархи гэдэг чинь ухамсартайгаар дараагийнхаа юм руу орчих нь. Тэгтэл бодол гэдэг маань юу вэ гэхээр зэрэг ерөөсөө 90% ухамсаргүй бодол, 10% ухамсартай тийм бодол гэдэг юмнаас бидний бодол бүрдэж байгаа. 90% ухамсаргүй бодол гэдэг нь юу вэ гэхээр өнөө л бидний нөгөө хил заншсан итгэл үнэмшил, бидний тархин дотор байгаа өсөж тойрнсон орчин өөр юу гэдгийг те бидний хийсэн сайн муу бүх туршлагын дотор ингээ хадгалагдаад ямарваа нэг юмд автоматар ухамсаргүйгээр хариу үйлдэл өгөхөд бэлнээр тийм дотор хадгалагдаж байдаг байхгүй юу? Тэгэхээр хэрвээ хин нэгэн хүн намайг муухагаар хэллээ гэж бодъё.
Тэнгууд би ингээд нөгөө уурлах гад ингээд маш ууртай. Яг тэр үед яах вэ гэхээр тархинд за гаднаас намайг хүнд оромжллоо гэдэг мэдээлэл орж ирэх нь. Тэнгууд чинь нөгөө тархинд тэр мэдээлэл орж ирэхээр лимбийн систем дээр очиод өнөө мэдээлэл маань яадаг вэ гэхээр за энэ доромжилсан учраас сөрөг сэтгэл хөдлөл чамд үүсэж байна гэхээр би яах вэ? Сөрөг сэтгэл хөдлөл нь одоо юу ч хийж болно. Би тухайн үедээ ингээд гутардаг ч юм уу, айлсаг л хамаг хөлс гардаг ч юм уу тий. Яг энэ процесс би дотор болж байгаа энэ биохимийн урвал маань 90 секунд болол дуусчихна. Тэгтэл би яагаад 90 секундын дараа нөгөө хүний хэлсэн үгэнд гомдоод ингээд уурлаад байна вэ гэхтэр зэрэг тэр 90 секундээ дуусаагүй байхад нь би дараагийн бодол гэдэг юмыг бодоод эхэлсэн байгаа байхгүй юу. Тэрний юу гэхээр энэ яасан муухай хүн бэ? Яхаараа намайг ингэж хэлдэг байна гэд. Тэгэхээр бидний тархины нэг онцлог юу вэ гэхтэр зэрэг миний одоо бодож байгаа бодлыг гаднаас орж ирсэн цоо шин мэдээлэл болгож аваад 90 секундын дотор уг нь одоо ингээд нөгөө уул айдагч байна уу одоо ичдэгч байна уу тэр процесс явагдаад дуусчих хэвээр байт. Гаднаас бодсон тэр бодлыг шин мэдээлэл гэж хүлээж авангуудаа ахаа тархин дотор боловсруулалт явагдаад ахаа дараагийн 90 секунд нь ингээд нөгөө мэдээлэл боловсруулад биохимийн урвалаа явуулаад эхэлдэг байна. Тэгэхээр яхав жижигхэн санамсаргүй орж ирсэн бодол дараагийн бодлоо татаад ингэсээр гад бидний нөгөө 90 секунд чинь дараагийн 90 секунд 90 хоног 90 цаг одоо хит ч байдгийн үргэлжилсэн тийм бодлын хөврөлт биднийг оруулцдаг байна. Тэгэхээр энэ дээр би одоо яг юу хэлэх гэж байна вэ гэхээр зэрэг 90 секундын дүрм гэдгээ одоо нэгэнт бид нар мэдсэн юм чинь юу гэсэн үг вэ гэхээр бидний дотор байгаа сэтгэл хөдлөлийн процесс 90 секундэд болоод өнгөрнө. Бид нар тэрийг л одоо төвчээд гэдэг үгийг би энэ удаад хэрэгжилчээ заяа. Тисээд төвчээд өнгөрөөчих юм бол бид нар уурлахгүй байх боломжтой юм байна штэ гэдэг тийм шийдвэрийг бид нар өөртөө гаргаж байгаа. Тэгтэр зэрэг хэрвээ би 90 секундын дотор дараагийн бодлого бодохгүйгээр яг энэ дээр би яагаад төвчээд тисээд гэдэг үгийг хэрэгэлсэн бэ гэхээр энэ 90 секундын дүрмийг хэрэглэхийн тулд та нар хоёр юм дээр заавал анхаарах хэрэгтэй болж байгаа. Нэгдүгээр нь юу вэ гэхээр зэрэг яг л видео кино одоо ингээд телевизээр кино гарч байгаа та нар стоп товч эсвэл пауз гэж товчон дээр дарддаг штэ. Тэгэхэд бүх юм зогсдог штэ тий. Яг тэрэн шиг бүх юм зогсно. Яг тэр бүх юм зогсох үед яах вэ гэхээр бидний бодол ч гэсэн зогсох хэрэгтэй болж байгаа. Бодол зогсно гэдэг чинь бид нар өөрсдөө өөрийгөө нэг ёсны одоо бясалгалын тийм орчинд авчиж байгаа байхгүй. Бясалгал гэж юу нь яг юу юм бэ? Аниргүй дотор өөрийгөө чагнах процесс явагдаад байгаа шүү дээ тий бясалгал гэхээр. Тэгэхээр бид нар аниргүй дотор өөрийгөө чагнах процесс явагдаад эхэлж байгаа юм чинь бид нар хэрвээ хин нэг одоо буруу шаагаад аль эсвэл сайшаагаад эсвэл үнлээ дүгнээд эхлэх юм бол яг өнөө бодол гэдэг юм чи эхэлчихэж байгаа. Ерөөсө бодохгүйгээр, дүгнэхгүйгээр, үнэлэхгүйгээр, сайшаахгүйгээр, буруу шаахгүйгээр бид нар яг 90 секундээ өнгөрөөлөх хэрэгтэй болж байгаа. Тэгэхийн тулд бид нар яг бясалгалын юм шиг одоо орчинд өөрийгөө авчираад өөрийгөө одоо гаднаас нь харах процесс гэж хэлдэг. Психологийн хэлээр бол бета процесс гэж хэлдэг. Тэр процессыг болох дээр зэрэг яах вэ гэхээр зэрэг өөр дээр явуулж байгаа. Тэр үед бид нар яах вэ гэхээр яг өөрийнхөө энэ оюун санааг бид нар бодлоосоо салгах процесс явагдаж байгаа. Тэгээд ингээд тэр хүний одоо өөр дотроо болж байгаа процессыг харна шүү дээ. Гаднаас хүн надад өдөөлт өглөө те өө чи өстө шал тэнийг хүүхэн ингээл намайг хэллээ, намайг уурлуулахын тулд тэнгууд би ингээд тэр яг үгийг авангуудаа миний сэтгэл хөдлөл одоо нөгөө лимбийн систем яах вэ гэхээр зэрэг энэ сөрөг үг орж ирлээ. Чамайг муухай хүүхэн гэлээ штэ гингууд ингээл хамаг биений ингээл хөлс асгараад ч юм ингээд над дотор ингээд нөгөө биохимийн урвал нь явагдана. Энэ бол 90 секунд болно. Би энийг мэдж байгаа тохиолдолд би яг өөрийгөө сонсох процессыг явуулж байна. Яг энэ тохиолдолд тэр процессыг би явуулаад эхлэхээр би бодохгүй. Юу ч бодохгүй. Энэ хүнийг би дүгнэхгүй, үнэлэхгүй. Энэ хүнд би буруу шаахгүй, сайн шаахгүй. Зөвхөн юу гэж бодох вэ гэхээр энэ үгэнд би эмзэглэж байна да. Энэ үгэнд би эмзэглэж байна. Надаас хөлс гарч байна. Одоо юу гэдгийг би улайж байна. Өөр юу ч байдгийн те би одоо сандарч гомдож айж яхаар надаас ямар процесс гарах вэ? Яг тэр бүхэн гарна. Би тэрийг зөвхөн өөр дээр ажиглаж байгаа. Тэгэхээр яг нэгдүгээрт яг одоо яг энд гэдэг одоо бясалгалын тийм орчныг өөртөө яг тэр 90 секундэд бүрдүүлээд өгөх хэрэгтэй. Энэ нь юу гэхээр бид нар бодлоо тасалж байгаа процесс юм байна шүү. Бодлоо тасалж байгаа процесс. Хоёр дахь нь юу вэ гэхээр зэрэг яг энэ үедээ нэгэн тал чи ингээд өөрийгөө ажиглаж байгаа юм чинь тийм уртаар амьсгаа авч өгöd ингээд уртаар амьсгаа авч өгöd ер нь 3 удаа уртаар амьсгаа авсны дараа чи бол аюу гой тайвширчдаг бодохгүйгээр 3 удаа амьсгал авсны дараа тэгэн гудаа нөгөө өөр рүүгээ чиглэсэн ажиглалт гэдэг юм явуулаад эхэлж байгаа.
Ажиглалт гэдэг юм чинь яг тэр чигээр бясалгал байхгүй юу? Бид нар бясалгал гэхэр л хүн бүхэн нүдэ аниал суугаал ингээл одоо юу гэдгийг бясалгаал ингээл байх ёстой гэж боддог. Тэгтэл бид нар яг энэ сэрүүн төвшний бясалгал гэдгийг хийж байгаа. Тэрний үгээр өөр рүүгээ чиглэсэн алхам. Окей. Энэ хүн муухай үг хэллээ. Энэ толгой миний тархинд орлоо. Миний лимбийн систем тэрийг нь боловсрууллаа. Сөрөг сэтгэл хөдлөл надаас гарлаа. Надаас одоо хөлс гарлаа. Аль эсвэл нүүр улаалаа. Одоо юу ч байдгийн те. Би махбодын урвал явлаа. Тэр 90 секунд л болно. Би яг дотроо ингээл өөрийгөө хараад окей тэгж ин да гэд. Ингээл болоо. Тэгээд хэрвээ бидний тарих яг тэр хугацаанд би бодохгүйгээр 90 секунд тисэж чадах юм бол тисэж гэдэг үгийг би одоо яг үнэхээр хэрэглэх хэрэгтэй болсон. Тисэж чадах юм бол бидний тарих ухамсартайгаар тэр 90 секундээ өнгөрөөд шал ондоо дараагийн юм руу бид нарыг ухамсарыг чиглүүлчихэж байгаа. Тэгтэл бид нар яадаг вэ гэхээр тэр 90 секундээ хүлээхгүйгээр бид нар шууд уурыг уураар хариултал үзүүлчихэж байгаа. Гаднаас хүн намайг одоо юу гэдгийг чи ямар тэнэг хүүхэн бэ гэж хэлсний төлөө би чиний сайхан чи хаана гэлтэй хэрүүлээгээл ингээд би уурыг уураар илэрхийлж яг энэ тохиолдолд яах вэ гэхээр зэрэг өнөө миний ухамсаргүй 90 процесс гэдэг бодлын 90 процесс ажиллаад эхэлж байгаа. Тэрэн дээр яах вэ гэхээр зэрэг хүн яах вэ өвдөлт мэдрээд ирэхээр ерөөсө 3 янзаар л хүн хариултал үзүүлнэ. Тэр нь нэг болох дээр зэрэг ууралж босч урдаас нь босно. Нэг бол айсандаа зугтна. Нэг бол одоо өгсөн мэд одоо ингэж байдал үзүүлдэг. Ийм 3 л процессыг ер нь 3 шинж төлийг хүн үзүүлдэг. Тэгэхээр зэрэг миний хэрвээ те одоо итгэл үнэмшил дотор тэр 90% хадгалагдсан санамсаргүй итгэл үнэмшил гэдэг байгаа ухамсаргүй үйлдэл донд хүн чамайг өвтгөл уртаас нь тэмцээрэ гэд ээж аавын сургасан ах эгчийн зааж өгсөн тэр сургаал миний толгойд хоногшсон бол тэр хүн амаа ангаагаал чи ямар тэнэг хүүхэн бэ гин гол би үргэлжлүүлэл чиний сайхан чаанаа чи өөрөө тэгдэг үстэй ингэдэг үстэй гэл айл хизээний өөрийгөө хамгаалах үүднээс өнөө хариултал үзүүлээд эхэлж байгаа. Тийм тэхгүй тулд яах вэ? Ерөөсөө 90 секунд би өөрийгөө ажиглаж чинь. Окей, хүн муухай үг хэллээ. Хүн намайг өвтгөлөө. Би өвдөж чинь. Ерөөсөө л тэр процесс 90 секунд өөр дээрээ ажиглалт хийгээд тэгээд 90 секунд ажиглалт хийчээд ингээд гарахад би тэр хүнд муухай үг хэлэх шаардлагагүй тэр реакц яваад дуусчихж байгаа юм. Яг үнэн хэрэгтэй. Тэгэхээр яах вэ? Энийг мэдснээс хойш ерөөсөө амьдралд би бол ерөөсөө хүнтэй муудалцаж, хэрэлдэж юу ч болоогүй тийм юм болсон тохиолдол би одоо үнэхээр санахгүй байна. Яг энэ аргыг мэддэг болсноос хойш. Энэ бол амьдрал дээр, ажлын талбар дээр, хань ижил дээр, үр хүүхэд дээр, найз нөхөд дээр бүгдэнд нь хэрэг болдог миний дүрм. Миний одоо өөртөө өөрийгөө коучладаг дүрм. Тийм учраас та нарт гэж хэлэхэд хэрвээ та нар яг энэ 90 секундын дүрмийг Жил Тейлор гэдэг хүний гаргасан дүрм шүү. Энэ миний дүрм биш тийм ээ. Энэ хүний дүрмийг амьдралдаа өөртөө хэрэгжүүлээд чадчих юм бол та нар өөрийгөө маш муухай урт таймнаас дараа нь хизээж харамсахгүй. Одоо юу гэдгийг те би тэр үе тийх вэж ингэх вэж гэсэн бодолд хизээж орохгүй тийм юмнуудаас өөрийгөө аврах маш гоё боломжтой юм ба. За тэгэхээр яхав хүн гэдэг бол те уурын мунхагтаа би энэ хүний гомдоочсон байлээ. Уурын мунхагтаа би энэ хүнд муухай үг хэлсэн байлээ. Уурын мунхагтаа би буцаага цогцсон байлээ гэд ингээд өөрийгөө дараа нь буруу шахаад эхэлдэг хүн. Тэгэхээр яхав уурын мунхаг гэдэг үгийг энд мунхаг гэдэг үг орж байгаа биз. Уурын мунхаг гэдэг чинь ямар үед гарах вэ гэхээр хүн ямар ч ухамсаргүй үйлдэлээс үед гарч байгаа. Ухамсаргүй үйлдэл гэдэг чинь юунаас гарах вэ? Амьтнаас гарах юм. Бидний амьтнаас ялгадаг ганцхан юм ухамсар гэдэг. Тэгэхээр яг бид нар ухамсартай тарихтай тэргээр бид нар 10% ухамсартай тарихтай 90% нь ухамсаргүй шүү дээ ерөөсөө тийм ээ 10% ухамсартай тарих маань бид нарыг амьтны одоо тийм зэрлэг үйлдэлээс аварч чаддаг байна. Тэгэхээр зэрэг хэрвээ бид нар өөрсдөө энийг яг бодож үзээд тий өөрөө өөрийг ажиглах мэдрэмжийг өгч чадах юм бол бид нар үр хөвгтэй ч гэсэнтэй үр хөвгтэй муухай үйлдэл гаргахгүй үр хөвгтийнхаа дэргэд нөхөр их нэртэйгээ муухай үйлдэл гаргахгүй яг энэ үеэс бид нар хүүхдүүдэд маш гоё үлгэрлээ зөв хүмүүжүүлж байгаа. Ийм муухай одоо нөгөө янз бүрийн хэрэг төв гарлаа 11 настай хүүхд хүртэл хүн амны хэрэг хийлээ. Инглээ тэглээгээд энэ бүхнийг ингээд сонсоод бид тархиа яг ийм юмар ингээд хүн одоо хооллоод ихээс юу вэ гэхээр энэ бүхэн энгийн юм шиг бид нарын тархи хүлээгээд авчдаг. Энэ бол хамгийн аимшигтай зүйл. Энийг энгийн гэд хүлээгээд авчих юм бол бидний тархи дараагийн одоо юу гэдгийг хамгийн муухайгаар ухамсаргүй хийж байгаа бүх юмыг энгийн болгож хараад эхэлнэ. Тэгтээс зэрэг бид нар хүүхдээ
анханасаа хамгийн гоё зөвөр хүмүүжүүлэхийн тулд яах ёстой вэ гэдэг зэрэг бид нар яг өөрсдөн дээр анхаарах ёстой. Өөр лүгээ чиглэсэн алхмыг хий. Өөр лүгээ чиглэсэн энэ 90 ерөөсөө сая нэг эмэгтэй бичсэн байна л да. Окей, би 90 тоолох хэрэгтэй юм байна. Яг үнэ. 90 тоол. Өөр лүгээ чиглэсэн 90 тоолдог алхмаа л хий. Ингэж чадсан цагт дараа нь хүүхдтэй та тэр аргыг хүргээд өгдөг юм. Би хүүгээ ингэж жоохон багт нь гараас нь бариад за ээжтэйгээ нийлээд миний хөө 10 удаа ингэж амьсгалчих гээд ингэ гараас нь барьж сууж аваад би ууралсан үед ингэж амьсгалуулдаг гэсэн. Тэгэхээр заримдаа уурлаад би амьсгалмааргүй байна, би чадахгүй байна гэд би тэр хүүхдэд яг яагаад гэдгийг тайлбарлаж өгч чадахгүй ч гэсэн яадаг ч гэсэн амьсгалчвал миний хүүгийн ууралж байгаа юм байхгүй болчих шүү гэсэн үүднээс би хүүхдтэйгээ дандаа ууралсан үед нь за ээжтэй гараа өгчих гэд нэг хөөхөн жоохон гарыг тий алган дээрээ барьж агаад би алган дээрээ барьж байгаа. За ээжтэйгээ хоёлаа зэрэг амьсгалъя шүү. Хамраараа аваад амаараа гаргая шүү. 6 тоолоход хамраараа аваад 3 удаа ингээд юугаа твчээд тийм ээ амьсгалахгүй твчээд 9 тоолохын дотор тэрийгэ гаргая шүү гэд. Ингээд би хүүтэйгээ амьсгалын дасгал хийдэг гэсэн. Миний хүү бүр ингээд том болцсон анаа хүртэл ингээд би уурлуулахаар одоо бодоход тий 90 секундтэй баг 90 секундын дүрм мэдтгүү ч гэсэндээ манай хүүхд яг ингээд нүдэ ханаад ингээ шүдээ зугаад амьсгалдаг байсан. Тэрэнд ингээ бодохоор өөрийгөө одоо твчиж байгаа тэр асуудал нь байсан маа. Тэгэхээр бид нар хэрвээ яг өөртөө ингээ сурчих юм бол бид нар өөр хүүхдэд маш гоё тийм үлгэр гэдэг юмыг үзүүлээ явчихдаг юм аа. Хизээж харамсахгүй. Уур юм уухгаас олж маш олон сайхан залуучууд надад хандж байна. Би ууралсандаа болоод хартсандаа болоод их нэртэй гар хүрчихсэн байна. Ууралсандаа болоод хартсандаа болоод хамгаас илүү хайрладаг, хайртай хүнээ гомдооцсон байна. Тэр минь явчлаа. Тэрийг би яаж буцааж авах вэ гэд ингээд тийм ирчүүд надад маш их ханддаг. Ирчүүдийн хамгийн нэг амар юм нь алдсныхаа дараа энэ бүхнийг олж хараад байна. Алдхаас өмнө та нар өөр дээр яг энэ 90 секундын дөрмийг баримтлаад нэг үзээрэй. Тэгэх юм бол та нар алдаа гарахгүй байх маш гоё боломжтой байдгийн шүү гэж та нартай хэлье. За тэгээ өнөөдрийн хичээл ингээд үгээр дуусгая. Та нар өөрсдөө энэ 90 секундын дөрмийг хэрэглээд гарсан үр дүн байвал надад мэдэгдээрэй. Би ингээд хүмүүсийн дундаас магадгүй би ч та нараас суралцах хэрэг гарна шүү дээ, тийм үү? Тийм учраас та нарын надад хэлж байгаа фидбек буюу одоо ямар нэгэн хариултал чи надад маш чухал байдэн шүү. За тэгээд намайг сонсч цааш нь түгээж өгдөг та нартай бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай гэж хэлье дээ.